Сайн уу эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн ээж дугаар үзэгч та бүхэн хүргэж бэлэн болоод байна. Уул усны диваажин увсын цэнхэр хязгаарнутаг Увс аймгийн 100 жилийн ой, мөн Тус аймгийн 6 сумын 100 жилийн ой энэ жил тохиож Увс нутгийнхэн давхар баяраа тэмдэглэхээр хөл хөдөлгөөн ихтэй байна. Яг энэ үед буюу зуны тэргүүн сарын шинийн 29-ний бэлэг цайн өдөр Увс аймгийн Малчин сумын Угуул, Бандийн Санж, Балайгийн Бүжин нарын 10 хүүхэд ачзээ төрөл төрөстийн төлөөлөлд төрж өссөн нутаг Малчин сумаа зорин очиж 100 жилийн ойд зориулан босгосон хандваа өргөн барих ажлыг зохион байгууллаа. Тэдний зүгээс Баян цагаан нутгийнхаа засаг даргын тамгын газарт 10 сая төгрөг, эрүүл мэндийн төв, сургууль цэцэрлэгт тус бүр 2 сая төгрөг, сумын соёлын төвд 1 сая төгрөгийг хандивлаж, аав Санжийнхаа үүсгэн байгуулсан Гандан арааш даржаалан хийдэд 33 сая төгрөгийг дотор тавилга, мянган ширхэг бэлгийн багц зэрэг нийт 50 сая төгрөгийг Малчин сумынхаа 100 жилийн ойд хандив болгон өргөн байлаа. Хүнээ хайлж амдрий хүн чанараа дэвж явъя. Дэлхийн олон оронд болон Монгол орны 408 зөвхөст амьдран суугаа Малчин сумаар угуулдаг Малчин сумтаа тэл сэтгэлээрээ холбогдсон нутгийн ард иргэд маань өвлийн араа харамгүй сунгаж одоо 100 жилийн ой хандив маань тодорхой хэмжээний түвшинд хүрсэн байна. Бид нар бас зөвхөн хандив аваад суугаад байхгүйг нь хажуугаар одоо хандивын мөнгө зөв зөвхөстэй 100 жилийнхаа тэмдэглэж өгөх талаар ажлын төлөвлөгөөгөө гаргаад ажлуудыг бол ер нь графикийн дагуу хийгдэж явж байна. Манай энэ баядууд анх хангахын нурууны төгсгөл энэ тогтгын жил нөөжсөн цагт үүсгэн байгуулагдсан манай сумын одоо Гандан арааш даржаалан хийдгээд энэ төвхтэй агуу хийдийг дахиж сүүл сэргэн зассан одоо бидний авгаалan дуудгаар санж дэдэгийн маань хөөхөдөд өр хөөхөдөд атсан энэ маань сэржмаа гэж бэрнэлээ ах хоёроо дурдах хэрэгтэй баг. Энэ хүмүүс маань нутгийнхаа 100 жилийн ойтой холбогдуулаад Гандан арааш даржаалан хийдтэй лам бурхан залж улаан сахиус тахих үйл явдлыг одоо маар их чинь тэгээд бурхан сахиусаа залж тахиж байгаа юм чинь бороо цайхан болох хаа гэсэн бодолтой байна. Тэгээд та бүхэн минь одоо нутгийнхаа 100 жилд өргөнөөр гэж оролцсон цайхан баярлахыг хүсэн яриа. Амьдрах сайхан амьдрал бүр сайхан. Хуучны цалгарын хийдэд шавлан сууж байсан Гэлэн Бандийн Санж 1993 онд өөрийн хөрөнгөөр босгон Гандан арааш даржаалан хийд хэмээх буян номын өргөөг нутгийн зонгоолондоо бүтээн өгч байсан бол өдгөө түүний хүүхдүүд үр ачнаар нь бурхан шүтэн залах болон тогтжуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулж Малчин сумын ард иргэдийн сайн сайхны төлөө ном айлтгал, хурж, тахилга, тайлах хийсээр байгаа юм а. Харин энуудад нутгийнхаа 100 жилийн ойд зориулж лам бурхныг залж ойд зориулан тусгаалan бүтээсэн цаг тооны хойнлын арц хүч тэргүүтэй мянган бэлгийг Гандан арааш даржаалан хийдэд хүлээлгэн өгсөн арга хэмжээг нутгийн зонгоолонтойгоо хамтран ийхүү ёслол төгөлдөр зохион байгуулсан нь энэ юм а. Зуны дунд сарын шиний 29-ний бэлэг сайн өдрийн мэндийг энэ одоо хэдийн харалт даган байж байгаа иргэд та бүхэнд мэндийг төвшүүлье. Өнөөдөр бол сайхан өдөр. Энэ хамгийн гол нь одоо Санж гэдэг хүн, Санжийн 10 хүүхэд, түүний одоо гэрвэл Балайгийн Бүжин гэж бидний аав ээж энэ одоо бас сайхан үйл ажиллагааг бас хааш нь өргөжлүүлэе гэж боддгийм. Тэгээ бид гол зорилго бол нэг 2-3 зүйл дээр өнөөдөр анхаарч ингэж ирсэн юм а. Нэгдүгээрт нь бол ер нь цалгарын хийдийн сахиус гол нь одоо энэ улаан сахиус лам бурхан байсан гэдгийг миний аав одоо амин сэрүүн багтаа энэ хэдийг нээснийхэн дараа өргөлж бидэнд ярьдаг байсан. Тэгээ одоо энэ үйлийг бид нар одоо өргөлжлүүлээгээд одоо бал булсын одоо дархцаар бүтээсэн одоо Гандангийн лам нараас хүнсэлсэн энэ бурхад маань 85 жилийн дараа энэ хэдэд морлон ирж байгаамаа. Морлон ирж байгаа юм. Энэ морлон ирэх үйл ажиллагааг хийж байгаа хийдийнхэн үлээр авчиж байгаа одоо хамлам зэцэн хүйдээ бас талархал хэлхий гэж бодож байгаа. За энэ арга хэмжээнд үнэхээр юм бас ном айлдвараа айлдж байгаа Увс аймгийн
Дэчин Араажлан хийдийн хаан Ботгон баяр одоо Унзад лоон лам нарын бүрэлдэхүүнтэй ирж байгаад бас талархал илэрхийлье. Баярлалаа. Та бүдгийн бурхны үйлсэд одоо олон амжилт хүсье. Тэгээ өнөөдөр бол бас энэ сахиусаа сахиж баян хайрхан маань баярлаж лус авдгууд маань бас баясаж ингээд та нөхдийн дэмжлэг даган байсагч энэ олон хүний буйнаар одоо Тэнгэр хангайм хорвороогоо хайрлаж одоо газар дэлхий маань дэлгнэж 100 жилдээ ард түмэн маань сэтгэл тэнэгээр ийм сайхан баяр наадам болж өнгөрхийн одоо бэлгэлтэй өрөөл энэ ном олдороо альдж агаад туйлын баяртай байна. За зуны шинэ эхэн сарын 29-ны элэг сайн өдөр Хандан араас даржаалын гээд дээр байна. Лам бурхныг тахих ийм үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах Төрлөх сумын маань 100 жилийн оолн манай багш шинэ ерхий хөвгтөд иржинхаа бид нэр хамтран зохион байгуулж байна. Бас маань 40 жилийн хэдийн лам хуурууд хөрөлдсөн ирж энэ үеийн үйл ажиллагааг даган баясаж оролцож байна. Энэхүү жил Малчин сумынхаа 100 жилийн ойг тохиож байгаа тав эхнийхээ амар мэндийг ирье. За цалгарын хүрээ маань 1800 онд анх Арбан баядын хошууны анхны одоо хүрээ байгуулагдаж 200 гаруй ламтай буян номныхаа үйл ажиллагааг явуулж байсан ийм сайхан төвхтэй хүрээ байгаамаа. За харамсалтай 1930 оны их хэлмэг төлөлдлөөр одоо хэлмэг төлөлтөд автагдсан. За мөн одоо 1990 онд хүрээ хэд одоо дахин сэргэж байхад за хуучин хүрээ хэд маань сууж байсан Гэлэнбэ Санж багш тэргүүтэй олон сайхан одоо өвгөн багш нарын маань ачаар хэд орн одоо дахин сэргсэн багш Санж маань дахин сэргэж байхад одоо хийдийнхээ одоо гол бурхан шүтэн зан үйл за тэгээд уншлага зэрэг одоо бүх зүйлүүдийн одоо шавнартаа зааж сургаж байсан. Санж багш маань өөрийнхөө одоо санаачлагаар хэд орныгоо дахин сэргээхтэй. Ер нь одоо хийдийн гол сахиус бол за лам сахиус байсан гэж одоо ингэж шавнартаа болно. Өрхөө хөлт нутгийн зөвлөн олондоо одоо айлтгаж байсан юм байна. Лам сахиус дээр нь бас одоо улаан жамсрын гэсэн юм тэргүүтэй сахиусуудыг одоо гол сахиусаа болгож одоо хэд орондоо залж байсан гэдэг юм зарилгыг одоо айлтж байсан. Тэрээс сахиусуудыг маань одоо бас
үр хүүхдүүд нь одоо лам сахиус улаан жамсранг 2024 онд бас одоо балбын оронд бүтээж авчир залсан юм байна. Тэгээд одоо үр хүүхдүүдийн одоо санаачилгаар өнөөдөр буюу зуны одоо сүүл сарын 29-ний сахиусны буулттай өдөр за хийд орнууд маань жилд одоо 10 хангал сахиусны 29-ийнхаа хурал дээр байнга тавьдаг. Тэгээ өнөөдрийн одоо энэ хурлын үйл ажиллагааг бол цалгарын хөрөө буюу гандан арааш даржаалан хийдтэй. Улс аймгийн бурхан шилжлийн төвд ичаар авжаалан хийдийн одоо лам нар мөн одоо гандан арааш даржаалан хийдийн лам одоо цэцэг байх дээгүүртэй хүмүүс мэдвэхтэй өнөөдөр лам сахиус буюу улаан сахиусыг одоо тахилга үйлдэж байна. Одоо ламо гэдэг нь бол одоо Монголын ихэнх одоо хөрөө хийдүүдийн гол сахиус бол одоо лам сахиус байдаг. За лам сахиус маань зөвхөн одоо хөрөө хийд гэхгүйгээр сав шим ертөнц бид бүгдээ одоо оршин тогтнож байгаа энэ газар нутаг за одоо хөрөө хийд нас буйн одоо тэр бүгдийг одоо сахиж байдаг тийм одоо тангарагтай. Тэгээд лам сахиусныхаа одоо хурлыг өнөөдөр хурж байна. Та бүхэн маань ард иргэд маань ирж хуралдаа одоо сууж за суухдаа одоо зөвхөн миний одоо төлөө энэ сахиус маань одоо тахигч байна гэсэн сэтгэлийг бүүсгээрэй. Ягаад гэвэл энэхүү лам сахиусыг тахиж байгаа нь бол бас одоо энэ жил нутаг ус маань одоо жоохон гандуу байгаа учраас бороо хур цагтаа буух, үр сургамал цаг хугацаанд ургах тийм ээ. Их жишээтэй бас нутгийн зүүн олон маань одоо 100 жилийнхаа үедэр амар амгалан барчиж цаадгүй сайн сайхан байхын тухайд бүгдээрээ хурцгаая. Бүр цаашлаад энэний одоо дашрамт хэлгээд одоо бодийн сэтгэл буюу хосон чанарын одоо үзэл онол энэ бүгдийг бодоод бүгд ирээдүйдээ хамаг амьтны тусын тулд их болсон 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд бурхны хотгийг одоо олноо. Тэрний дашрамд маань одоо хэд орно мөн одоо газар лус бие хэлээд бусад амьтнууд амлантай байтах гэсэн сэтгэлүүдийг үүсгэрээ гэж одоо та бүхнээсээ хүсэн өрөөё. За тэгээ та бүхэнд эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье. Миний аав Санж 1993 онд буюу одоогоос 32 жилийн өмнө энэ гандан арааш даржаалан гэдэг хийдийг сэргээн засварлсан. Үүнээс хойш бид 5 жил тутамд энэ нутгийнхаа зон олонтоо энэ сайхан арга хэмжээг бол зохион байгуулдаг болсон. Энэ жил бол бүр түүхт 100 жилийн өмнө бид бас ингэж хөрөлцөн ирсэн. Санжийн 10 хүүхэд аруула дээд боловсралтай болсон. Тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээнэр энэ баярт ач холбогдол өгч биднээс бас хандив босгосон 100 жилийн ой гэдэг бол маш том түүхэн үйл явдал. Ийм учраас зөвхөн сумын захиргаа, комиссийн ажил бол биш, энэ бүх хүмүүсийн оролцоо чухал. Төвтэй оролцоорой гэж бас нутгийнхаа ард түмнийг уриалгах үүднээс энэ олон сайхан хүмүүсийн бүтээлч үйл ажиллагааг уухаалан дэмжиж бас бид ингэж ирж байгаамаа. Тэр бас Малчин сумын засаг даргын тамгын газар тэгээд сумын 100 жилийн ойг тохиолдуулна аав Бандын Санж, ээж Балиагийн Бүнжингийн үр хүүхэд 10 сая төгрөгийг хандивлваа гэсэн юм байгууллагуудад ингэж цомтой ингэж гартуулж байгаа. Энэ цомыг бид бас сумын төсвийн байгууллагууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд 2 сая төгрөг, мөн соёлын төвд 1 сая төгрөгийн хандивыг бэлнээр ингэж өгөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. 100 жилд зориулсан хандиваа аавынхаа 10 хүүхэд өөр ач зээнаар нь бид одоо ийм тусгай аян зохион байгуулсан. Энэ аянд бол миний
ах トゥ нар, үр хүүхдүүд, гэр бүлүүд, ач зээ нар маш их идэвхтэй оролцсон. Ингээд бид энд оролцсон бүх ач зээ нарынхаа, ах トゥ нарынхаа нэрийг энд бичиж, талархлын ийм самбар байрлуулж аавынхаа сүмд ингэж байршуулж байгаа. Мөн энэ дотор бол бидний бас аавын маань төрсөн дүү, сурангийн охтууд, сурангийн жаргалд, баяра, ширнэн гэд гэх мэтлэнгээр энд одоо оролцсон бүх хүмүүсийн нэрийг бичиж энд талархлын самбарыг аавынхаа доор тэнд байрлуулахаар ингэж бэлтгэж ирсэн байгаа. 3 дугаарт нь бид сумынхаа 100 жилийн ойд зориулаад Гандан арааш Даржаалан хийд болон сумын 100 жилийн ойн логотой ийм цаг тооны календарыг гаргасан. Энэ дээрээ бол манай энэ сүмд дотор байрлуулсан бид одоо 3 жилийн өмнө Бурхан багшийн алтцсан сэрэг дүрийг авчирч байрлуулсан, нодлон бас 2 Жамсран Бурхан лам сахивсыг авчирч байрлуулсан, эднүсийг бүгдийг нь төвдөж захиалж хийлгүүлж авчирсан энэ бүх бурхтын хөргийг зургийг байрлуулсан ийм ухаанлыг хийсэн байгаа. Мөн бид тусгаалan захиалж сумын 100 жилийн ойн лого сумын зурагтай ийм утлаг 18-луулсан. Энэ бол олон лам нар бас энийг сүншгэлж өгсөн ийм сайхан ийм арц хүчний ийм бэлгийг мянган хүнд энд нутагт баяр ёслолд оролцсон бүх хүмүүст өгөхөөр мянган шиг бэлгийг ингэж бэлтгэж ирсэн байгаа. 4-дугаарт нь бид бас энэ 100 жилийн хойд ач холбогдол өгч телевизийн багтаа ирсэн байгаа. Энэ телевизийн баг маань энэ сум орон нутагт хийгдэж байгаа олон сайхан бүтээлч ажил, хүмүүсийн хийсэн санаачилсан бүх бас сайхан ажлуудыг бид улс орон даяар сурталчилнаа. Ийм бас нөгөө тодорхой ажлуудыг санжийн үр хүүхдүүд бид ингэж зохион байгуулж өнөөдөр энэ арга хэмжээгээ хийж байгаамаа. Гандан арааш Даржаалан хийдээ маань улаан сахиус дахих ёслолын үйл ажиллагаа маань өргөн дэлгэр сайхан болж өнгөрч байна. За өнөөдөр малчин сувын маань сүсгтэн болон бас энэхүү үйл ажиллагаанд өргөн мөрөлдөхнөр хүрэлцэн ирсэн ёслолын үйл ажиллагаа маань өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. За энэ жил малчин сувын маань түүх 100 жилийн ой тохиож байгаа. Энэнд мөн малчин сумын уугуул, суугуул, ард иргэд маань бас маш сайхан ач холбогдлогж өргөн бүрэлдэхүүнтэй хандивын гараа сонгож энд оршин сууж байгаа иргэд маань ч гэсэн бас бүгд эрвэхээрээ оролцож хашаа баашин аж ахуйн нэгжүүд маань бас байр савныхаа засварын үйлчилгээг хийсэн ерөнл завгуул хүмүүс өнөөдөр байна. Тэгээд 2025 оны 7 сарын 20-21-ний өдрүүдэд Увс аймгийн малчин сумын маань түүх 100 жилийн нөө тохиож байгаа. 100 жилийнхаа хойд Монгол улсын өнцөг улмбөрт байгаа малчин сумаараа өвгөлж явдаг ах トゥ с та бүхэн маань хамаатан садан өр хүүхдэрээ хөрөлцөн ирж сумынхаа түүх 100 жилийн нойд дэн чататал дэлгэр сайхан надараа гэж та бүгдийгээ урьж байна. Нүүдэлчин Монгол түмнийхээ нэгэн адилаар унсан газар угаасан усандаа сүсгэлж явдаг санжийн үр хүүхдүүд хүнд тустай дэмтэй яваарай гэсэн аавынхаа захиасыг санагалзаж түмэн олон тэр дундаа нутаг нугийнхныгаа дэмнэх сэтгэлийг өөртлөн сайн үлсийн аяныг төдийгөөс өдөө хүртэл өрнүүлсээр ирсэн сайхан уламжлалтай. Эрслээс уур амьсгалтай сумынхаа онцлогийг харгалзан зуд зурхантай тэсгэн өвлийг даван туулахад зориулж мачидаа туслах хандвийн аян, зуны айгам халуун ган гачиг тайлах баян хайрхан уулын тайлга, төсгтөн олон сэтгэлийн амар амгалан түгээх сүм хийдэ тойлж тордон томруулж арвжуулах үед болон Монгол өв соёлыг тэгж ахмад буурлууд авьяаслаг ард түмнийхээ дуу хуур бие биелгээг цэнгэр дэлгэцээр дамжуулан Монгол орон даяар түгээх зэргээр малчин сумынхаа төрийн байгууллагууд ард олон үе үеийн удирдлагуудтай холбоотой байж олон аран хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй бүтээж яваа буянтай өрс юм а. Хүн холбоотой нутгийнхаа түүхэн ойг үзэн гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй онцгой хувь заяа. Хүмүүний хувь тавилангийн жамаар санжийн 3 хүүхэд энэ онцгой үест хамт байж сэтгэл зүрхээрээ догтлон баясаж ойн баяртай өөрсдөө хүн нэмрээ оруулж байгаа нь энэ юм а. Хүн чанараа дэвж явъя.
За энэ жил манай Увс аймгийн 100 жилийн мөн түүнтэй давхцаад манай бидний төрөлх сум Увс аймгийн малчин сумын 100 жилийн болж байгаа. Хоёрыг ойн жил давхацсан ийм жил. Тэгээ энэ жил мэдээж 100 жилийн угтаад манай сумын хөдөлмөрчд Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөл бас энд сумууд аймагуудаар тарсан ахан дүүсүүд за Улаанбаатарт байгаа одоо манайхны одоо Санжийн охин хөрбөд энд одоо байж энэ баяр бан угтсан ажилд бас одоо идэвхтэй оролцож чадлагын гэрээр ахан дүүс үеэлүүд хамаг одоо дүүнараасан ханд бэлгийн цуглуулж аваад манай хоёр дүү хөргөж очиад одоо бус хүмүүсийнхаа таан уулзаад сум орон нутаг төсвийн байгууллагуудаа хүртэл бэлэг хадгалж хөрөдөрсөн. Төрөлх сайхан нутаг Увс аймгийн малчин сумын 100 жилийн ой болох гэж байгаад туйлын баяртай байна. 100 жилийн ойн баярыг одоо хөдөлмөрч ард түмэндээ дамжуулж сайн сайхныг хүсэж 100 жилээ тавтаа сайхан баярлаарай гэж ингэж өрөх байна. За Санжийн одоо өр хүүхдүүд бид 10 хүүхэд мөн одоо тэдний гэр бүл охид хүүгүүдээс нь бид 100 жилдээ бас ач холбогдол өгч хандвийн одоо аян өрнүүлж 50 сая төгрөгийн аянг одоо босгосон. Энэ одоо аянг өрнүүлэх энэ ажлыг зохион байгуулах цааш дүр дүнтэй болгоход миний одоо төрсөн дөсөрч маа. Тэг хөргөн дүү пэрэнлээ манай ах чимд ах гих мэтлэн одоо бүх үеэлүүд бүх гэр бүлүүд нь бүгдээр их идэх чармаалтай маш их сайхан оролцсонд би бас хувьдаа бас талархаж байна. Бас нутаг орондоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын зохион байгуулалтын энэ ажлуудын талаар сонсож одоо энэ сошиал ертөнцөөс харж бас их бахархаж баярлаж байгаа. Тэгээд одоо энэ үлдэж байгаа хугацаанд манай одоо Улаанбаатар дэх нутгийн зөвлөл сумын одоо удирдлага сумын одоо засаг дарга хамгийн газар тэнд байгаа төрийн болон төрийн бус хувийн хэвшил хувийн байгууллагууд хувь хүмүүс одоо маш идэвхтэй оролцож бас тодорхой харах хууц үлдэх хууц ийм сайхан ажил өрнүүлээсэ гэж ингэж хүсэн өрөөж байна. Бид нар аруулаа байсан өнөөдөр одоо ингээд гуруулаа болжээ. Ахыгч хоёр маань 70 гарч би бас 70 хүргэж байна. Ингээд өнөөдөр бас ахыгч хоёрынхоо өөрөг даалгавраар нутагтаа очиж бас энэ ах дүү нэрийнхээ мөн үеэлүүд ач зээ нарынхаа босгосон энэ хандвийн мөнгийг би бас нутагтаа очиж гардуулах юм албан томилтыг ахыгч хоёроос авсан. Хамгийн гол манай нутаг орн энэ жил яхан гандуу байгаа гэсэн. Гэхдээ тэр одоо урдхан удахгүй борорж сайхан дэлгэнэж сайхан жил болох байхаа сайхан надман өгдөх байхаа гэж бодож чаар. Ингээд бидний ах дүү тэр Санж гэдэг өвгөний сумын төвдөр босгосон гандан гараж даржаалын хийдийн тогтчлолтод энэ жил 33 сая төгрөг зарцуулж дотн талын бүх одоо тавилга төхөөрөмжийг нь суудал улбаг одоо сандлыг нь бэлтгээд мөн одоо манай нутгийн залуулам Батбачир хоёр арслан хийж байгаа бимэн одоо удахгүй ачуул гэж байна. Сангийн бопер хийлгээд явуулж байгаа. Их мэт одоо гадна долоод дотн талын тогтчлтыг ойдон татаж нийт одоо тэнд баяр наадмаар очсон нутгийн ард түмэн ахан дүүс сүсгэн болонд ном айлдаж одоо сайхан хурал номыг хурж ийм сайхан 3 хоногийг бас тэнд өнгөрөх тийм үйл ажиллагаа бас бэлтгэл ажлын хийгдээд явж байна. Ингээд манай нутаг орон үнэхээр газар хол удаас 1300 гаруй км алсад байдаг. Тэгээд тэр сумын одоо орныхын тогтчлолтод одоо зориулсан бидний одоо сайхан сэтгэлийн ханд бэлэг заман ахан дүүсэд ийм хүртээсэн одоо энэ бэлгийг хөргөж өгөх ийм хүнэтэй өргийг хөргөхөөс гадна ер нь одоо манай нутгийнхан сайхан сэтгэлтэй их ажилсаг ард түмэн одоо газрын мохорд амьдарч сайхан ажиллаж байгаа. Тэгээд тэрэнд одоо Санжин одоо үлдсэн одоо 3 хүн бид нийт одоо ахан дүүс ач зай төрөл садан гэр бүлийн өмнөөс нутгийн зоондан халуун баяр хөргөж сайхан наадаараа энэ сайхан тэмдэглээрээ сайхан бас бэлтгээрээ том нэрвсүртэй том ойшоо дахин жил болгон болоод байдаг 100 жилийн ойг
их сайхан өндөр хэмжээнд тэмдэглэхийг нутгийн ард өмнөөс ахан дүүсээс хүсэж байна. Бидний уйлс сайхан битэж одоо сэтгэлэн битэх болтугай гэж бас ерөөж байна. Малчин сумын зон голондоо 100 жилийн ойн халуун баярыг өргөн дэвшүүлж, энэхүү бүтээн байгуулалтанд сэтгэл зүрхээ зориулан оролцож, чин сэтгэлийн хандваа өргөсөн санжийн үргүүгдүүд төрөл төрөсөд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал амжилт бүтээл ариун байхын үлзийтэй өрөөлийг өргөмөрье.